За сонгогч. За энэ хэрэл бичлэгийг үзэх өглөөний өдрийн орой мэндийг хүргье. За би нэлээд эртнээс л одоо хэлээ да. За энэ жил төрийн наадмын төрөө бөхөөр Завхай аймгийн Яруу сумын Ариат Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын зан мөнгө төрийн 5 гэрэл төрүүлнэ гэж хэлээ. За яагаад ингэж хэлж байна гэвэл энэ жил одоо Хотгон дэнгэрийн тахилга 6 сарын 23-4-нөр ингээ болноо. За олон түмнийг дааж явдаг богд очруу хайрхны маань тахилгатай ийм жил. За тэгээд лус баярлуулж ус салгуулсан ийм одоо сайхан тахилга. За Хотгон дэнгэр хайрхны лус авдгийг сэрээсэн баярлуулсан ийм зүйл болноо. Тийм учраас одоо богд очруу хайрхан маань Хотгон дэнгэрийн хүчтнүүдээ бас одоо ээл ивэлдээ харилж энэ сайхан зааныг Завхай аймгийн Тосон зөнгөл сумын Хариат Монгол улсын авраг Санжимитмийн шагж гэж сэргийн шагж гэж олон түмэндээ алдарсан энэ аврагын одоо залгам жалаа болгож гаргаж ирэх байхаа гэж би бодож байгаа. Ер нь одоо багш нар ч одоо бас ярьж ин 5 гэрэл зам болов шуудган дээрээс тэр сэрэгвэсч тэр одоо хинтээч барилж байна. За Батмагнаа орхон баяр тийм ээ. Боцсуур гэд ер нь бол одоо ингээд хангаа энтер гэд ер нь бөхчүүлтэй бол барилдаа сурчлаа. За ингээд одоо үндэсний бүхийн одоо тийм ээ ур чадвар бол өсөж байна гэж үзэж байгаа юм байна лээ. Мэдээж тийм тэгж харагдаж байгаа. За нэгдүгээрт за хоёрдугаарт энэ бүхэн өргөнд бүх үзэж байгаа энэ үзэгчид ёс суртахуунгүй байна. Үнэхээр одоо ёс суртахуун алга. За ингээд одоо бүх үзээд ингээд сууж явахдаа уртлынхаа сууж байгаа хүний одоо сандалны арын түшлэг дээр нь хөлөө тавьчаа сууж явах юм. Нэг бол одоо хажуу талын сандал нь одоо хөнгөө бол хөлөөж игээд бараг одоо хөвтцэн ингээд үзэж штт. Энэ Монгол бүхийн өргөө гэдэг чинь энэ одоо олон сайхан аавын хүүхдүүдийн хүчтнүүдийн хямар шингэсэн ийм одоо хямартай сайхан өргөө. Энэ бол би зүгээр яс юмн дээр энэ гандан төгчлэн идээс илүү одоо ийм хямартай өргөө гэж ойлгодог. Тэгээ энэ дээр нэг ёс суртахуунтай баймаар байна. Энэ хөөхнүүд бүсгүйчүүд тийм ээ ялангуяа салтаас хамаад илэгдсэн нэг муухай сандалны түшлэг дээр нь хөлөө тавьдсан ингээд одоо суугаад үзэж явах юм. Тэгээ энэ хямар шингэсэн өргөөндөө эвтэйгэн суугаад тэр сандал дээр суух журмаар нь суугаад үзэж чадахгүй одоо бити бүх үзээ бол. Тий. За 3 дугаарт за энэ Орхон баяр арслан Сүхбаатсан хоёрын барилдааны талаар улсууд бас их маргалдаад шүү. Яана энэ аллаа нугсын таслаа ажиллаа муухай харгис юм а хэрцгий юм а гэд би хэлээд байгаа. Энэ бүх гэдэг чинь зүгээр хагас дулааны спорт. Энд бол барилдах гээд одоо хичээж байгаа. Тэр хонгодоод хөөж байгаа тэр явцад бол хүн бол давнаа гэж зүтгэсэн байгаа. Сэтгэл зүйдээ. Тэгэл очоод хашлаг тулж байгаа. Тэр хашлагыг одоо нуруугаараа туллаа гэдэг тэр Сүхбаат цааны нуруу хугарчихгүй. Энэ бол мэдээж одоо бэлтгэл игээд биеийн чангарсан тийм ээ. Одоо ингээд бэртгэлээс одоо энгийн үнийг бодвол 100% одоо хамгаалагдсан юм байдаг. Тэгэхээр энэ дээр нэг талцаж хуваагдаад бүх мэдэхгүй ээжиж одоо ингээд нэг юм солиорж идэг улсууд одоо болох хэрэгтэй. За ийм байгаа. За тэгээд одоо рил бичлэг үзээд таалагдвал ширийгээрэй гэж. За баярлалаа.